За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ ахмад наснууд унахаас өрсөн сэргийлэхийн тулд өдөр бүр хийх ёстой 6 тэнцвэрийн дасгалын талаар мэдээлэл хүргэж байна. Дасгалтай холбоотой тэнцвэрийн боролт нь уналт гэмтлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Ахмад наснуудын тэнцвэрийн дасгал нь хөдөлгөөний зохицуултыг сайжруулж, булчин бэхжүүлэх, бие даан амьдрах чадварыг хадгалахад тусалдаг. За тэнцвэр нь насаа ихийг тусан буурч эрүүл мэндэд сөрөөр нөлөөлдөг. Тэнцвэр гэдэг нь зогсох, хөдлөх эсвэл биеийн байрлалаа өөрчлөх үед унахгүйгээр биеийн жингээ хуваарлах хянах чадвар юм. Энэ нь төв мэдрэлийн систем, дотор чихний вестибуляр систем, хараа, орон зайн биеийн байрлалыг мэдрэх чадвар, булчингийн зохицуулалттай ажлыг хамардаг функц юм. Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр уналт нь ахмад наснуудын санамсаргүй гэмтэлт нас баралтын гол шалтгаануудын нэг юм. 60 наснаас хойш унах эрсдлийг мэдгэдэггүйс нэмэгдэж, түүнээс хойш 10 жил тутамд нэмэгдсээр байдаг байна. Насаа их тусан булчингийн мас болон хүчин суларч, эрхлээсээ удаашран биеийн байрлалаа өөрчлөх, саад бэрхшээлтэй тулгарх үед биеийн тогтвортой байдлыг хадгалахад хэцүү болгодог. Сүүлийн үеийн олон тооны судалгаагаар тэнцвэрийн дасгалыг доод мөчний хүчний дасгалуудтай хослуулан хийх нь ахмад наснуудад унах эрсдлийг бууруулж, хөдөлгөөний ур чадварыг сайжруулж, бие даасан байдлыг хадгалахад тусалдаг болохыг баталж байна. За ахмад наснуудын тэнцвэрийг хадгалах дасгалууд. Үүн дасгал 1 хөлөөрөө зогсох. Сандал эсвэл хан түшиж зогсоод нэг хөлөө өвдгөр нь зөөлөн нугалж дээш нь өргөөд 10-15 секунд тэнцвэрээ барих хэрэгтэй. Энэ дасгалыг хөл тус бүр дээр 3-5 удаа давтаж хийгээрэй. За энэ нь хэвлийн өгзөгний болон гуйны булчин бэхжүүлж, шагааны тогтвортой байдлыг сайжруулдаг. Мөн түнхний тогтворжуулах жижиг булчингуудыг чочроож, тархины тэнцвэрийн төв болох бага тархийг хүчтэй ихтүүлдэг байна. Дасгал 2 сандал дээрээс босож суух дасгал. Хөлдөө мөрний хэмжээтэй зайтай бат бөх сандал дээр сууна. Бага зэрэг урагш бүхэж, гартаа ямар нэгэн зүйл барихгүйгээр гараа чэйжиндээ зөрүүлж бариад сандал дээрээс зөөхөн хөлийн булчингийн хүчээр зөөлөн босоод буцаад маш зөөлөн суух хэрэгтэй. Энэ дасгалыг 5-10 удаа давтаж хийгээрэй. За энэ нь өгзөгний болон дөрвөн толгойд булчин бэхжүүлдэг. Эдгээр булчингийн бүлгүүд нь босох, шатаар өгсөх, унах эрсдлийг бууруулахад чухал үүрэгтэй байна. Дасгал 3 диагонал алхмууд. Дасгалыг хийхдээ хөлдөө мөрний хэмжээтэй зайтай байрлуулж зогсох хэрэгтэй. Зүүн хөлөө зүүн тийш нь алхана. Баруун хөлөө зүүн хөл дээгүүрээ зөрүүлнэ. Зүүн хөлөө дахин зүүн тийш нь алхаараа. Баруун хөлөө мөн зүүн хөлийнхээ ард байрлуулах хэрэгтэй. 10 алхам хийсний дараа эсрэг чиглэлд мөн хөдлөөрөө. Чиглэлд бүр 5 удаа давтах хэрэгтэй. Шаардлагатай бол тулгуур авахын тулд ширээ түшиж болно. Хөдөлгөөний диагонал чиглэлд хийх хэрэгтэй. Энэ дасгал нь хөдөлгөөний зохицуулт болон хөлийн байрлалын мэдрэмжийг сайжруулна. Дасгал 4 шулуун шугамаар алхах дасгал. Чалан дээр шулуун зураас татах буюу эсвэл хан дагуу нэг хөлийнхөө өсгийг нөгөө хөлийнхөө өлмөнд байрлуулж олсон дээр алхаж буй мэт урагш 10 алхам буцаж 10 алхам зөөлөн алхах хэрэгтэй. Энэ дасгалыг 10 секундын турш бариад дараа нь айжмаар хугацаа 30 секунд хүртэл нэмэгдүүлнэ. Энэхүү дасгал нь нарийн замаар алхаж байгааг дуурайж алхалтын тогтвортой байдлыг сайжруулна. Даад дээгүүр алхах үеийн далд ухамсарын тэнцвэрийн алгоритмыг нейронын түвшин сэргээдэг дасгал юм. Дасгалыг хөндрүүлэхийн тулд гараа түшихгүйгээр өсгийгөө хөлийн хуруундаа хүргэж алхаж үзээрэй. За дасгал 5 өвдгөө өргөж байрандаа алхах. Дасгалыг хийхдээ ширээний хажуу зогсоод нэг гараараа тулгуурт зөөлөн хөрнө. Нэг өвдгөө бүслийн өндөрт өргөөд дараа нь доошлуулах хэрэгтэй. Хоёр хөлөө хооронд нь сольбож хийгээрэй. Дасгалыг 10-15 удаа давтаж хийнэ. Энэ дасгал нь гуй болон ташааны булчинг бэхжүүлж биеийн хөдөлгөөнийг сайжруулдаг байна.
Дасгал 6 хөнгөн султ. Дасгалын хийхдээ хөлдөө мөрний хэмжээтэй зайтай байрлуулж зогсоод 2 гараа ширээн дээр зөөлөн тавих хэрэгтэй. Ташаагаа хойш нь түлхэж өвдгөө баг зэрэг нугалж биеэ 10-аас 15 см доошлуулаарай. Нуруугаа тэгшлээ жингээ өсгий дээрээ шилжүүлээрэй. Айжмаар босох хэрэгтэй. Дасгалыг 10-аас 15 удаа давтаарай. Дасгалыг хүндрүүлэхийн тулд гараа тулгуураас авах эсвэл өвдөгч нь нугалж чадвал биеэ доошлуулж хийгээрэй. Энэ дасгал нь өгзөг, гуй, ташаа, шилвэгний булчинг бэхжүүлэх тустай. Эдгээр булчингууд нь зогсох үед тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй байдаг. Ахмад наснууд өдөр бүр эсвэл 7 хоногт орой хаяж 3-аас 5 өдөр тэнцвэрийн дасгал хийх хэрэгтэй. Дасгал бүр ойролцоогоор 15-аас 20 минут үргэлжилнэ. За Америкийн нэгдсэн улсын өвчний хяналт урьсан сэргийлэх төвийн зөвлөмжийн дагуу 65 ба түүнээс дээш насны хүмүүс дараах арга хэмжээг хослуулан хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Үүнд тэнцвэрийн дасгалууд, хүчний дасгалууд, дунд зэргийн дасгал, үүнд хурдан алхах. За тогтмол дасгал хийх нь унах эрсдлийг бууруулж, алхах хурдыг сайжруулж, өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг сайжруулж, бие даасан байдлыг хадгалахад тусалдаг. Ахмад наснууд амьдралын өндөр чанарыг удаан хугацаанд хадгалахын тулд тогтмол аюулгүй дасгал хийж, шаардлагатай бол эмчит хандах хэрэгтэй. Майя клиникийн анагаах ухааны түүхэн баримтаар ахмад наснуудын уналт нь тэдний биологийн насыг маш хурдан хөтлөөдөг болохыг баталжээ. Харин өдөр бүр ердөө 5-аас 10 минут хийх тэнцвэрийн дасгал нь унах эрсдлийг 50% бууруулдаг байна. За анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.